Вандиба хамтлагийг анх би NMN-с мэдчихсэн байхгүй юу? NMN гэхээр орой 100 шоуддаг байхгүй юу? Тэгээ шоож аваад ибогоо дуудчихж гисэн мэлээ шүү дээ. Өө Лав дээр. Нэр чи ибогоо дуудчих мууч гисэн мэлээ шүү дээ. Тунахчихсан байл шүү. Ямар худалч юм бэ? NMN-ээрээ тийж ирсэн мó. Элемэнэр рүү ярьдаг шах. Би амьдралдаа ибог сонирхож байгаагүй. Яа тэгэхээр би ер нь өөрөө намхан болохоор хизээч намхан эрэхтэн сонирхож байгаагүй. Энэмэн ибогоо дуудчихаач гээд далаад игээд тийжилжсэн надад. Хүмүүс бол ганаг бол миний одоо агнагч гэж ярьдаг тий. Пста. Би яг дийсэлдэх юм бол өөрөөсөө илүү л мэдээ дийсэлдэх. Rocketway хоёрлоо дийсэн юу лээ хөө. Наавал сонсдог хүмүүс л гэхдээ хипхоп дуу мөр яг бидэндээ ингээ шууд хэлж болох юм да. Хамт ирэхтэй өгнө гайгүй инээлж чанэлж ирж мөрснө. Одоо нэг хитүүн харчаад найз нөхд нэг хитэ охин мохоо харчаад бас ахархаад байгаа юм уу, одорхоод байгаа юм уу? Байгаараа байна гэдэг нь тэнийг үйл гэсэн үг биш шүү дээ. 113 тоо үргэжсэн юм уу? Ямар сандарч юу? Тэр бол Тоглоомын дэлгүүрээр хэзээ сая хийсэн бэ? Би одоо ингээ ажиллах болчихсон шүү дээ. Тэг одоо ингээд нэвтрүүлэхт ороосоо чинь Гэсэн чинь чамааг бол ер нь боловсон арих чинь гэдэг чинь. Би өнөө шүн гэртээ хараагүй. Тэгээд яахчгүй. манай найз намайг ирж аваад тэгсэн чинь нэг юм контент хаус руу дуудаа. Тэ намайг шүн шаасан. Хідээр авсан бэ гэж асуу гэж байгаа байхгүй юу? За тэгээд Энэс травматай шүү. Ингээд ирсэн чинь энэ уур амьсгалал айгуу тийм надад бол аймаг шинэлэг байна. Ялгоо нэг Америкийн кино мэнүүнээр гардаг ахлах сургуулийн вайбтай кино шиг. үйлчиж амар тийм нөгөө алдартай хүмүүс инфлюенсерүүд гоё байна уу? За 100-100 Вандиба 10 жил бүгдээрээ уулзцгаая. Тэгээд стадион дээр ботамнаа манайхаа.